За сайн байцгаана уу? Саяхан би Facebook-оос нэг гэр бүлийн гоё түүх олж уншлаа. Тэгээд тэрийг одоо та бүхэндээ сонсох хэлбэрээр хүргье. Ээж минь их царайлаг охин байсан гэсэн. Царай төрхөөрөө нутагтаа шагшигдсан урт үстэй. Тэрийг хоёр хуваагаад шүлжчихдэг. Аав түүнд анхны харцаар л дурлсан гэсэн. Аав маань ч нутагтаа сайхан залуу байсан юм шиг байна лээ. Том ах нарын гой гой моринуудыг гуйж унаад ээж рүү давхитдаг байсан гэсэн. Шүн болохоор л гэрээс нь нилээн зайтай морио уйчаад сэмээрхэн ээжийн байдаг илийн үгэрлүү алхаж очоод хаалгыг нь тогшдог. Хөдөөгийн залуус голдуу морьтой болцгоно. Дунд сургуулийн төгсөөд тэр хоёр маань мал дээр гарцгааж 20 наснда гэр бүл болцгоож 5 жилийн дараа аавын 25-ны жил дээр эгч маань дараа жил нь би хорвоод мэндэлсэн юм. Намайг 3 хүрдэг жил бид зуднаар хамаг малаа алдснаас болоод амьдрах ямар ч аргагүй болж хотод ирсэн юм. Хөдөө хамаг юмаа хийгээд сурчсан хүмүүст хотын амьдрал шал өөр. Ажил төрөл олдохоос авахуулаад амьдрал нь тэсвэр болчихсон. Аав маань өргөмөл. Аавыг өргөж авсан ахын хамаатны хашаанд бид буусан юм. Тэр айл зах дээр 8 хийдэг. Тэр шугамар нь аав зах дээр тэрэг төрдөг байж байгаад яванд хүзүүнээсээ цаасан хайрцаг уйчаад жижиглэнгээр 8 хийдэг боллоо. Шүгэлтийн модон чихэр хятадын чавга Касперны зурагтаа сирок гэдэл 9 бусын юм зарна. Аавыг ажлаасаа ирэхийг эгч бит хоёр тэсэн ядан хүлээн. Гоё чихэрнүүд авчирдаг болохоор тэр шүү дээ. Тэр шүгэлтийн модон чихэр Каспертэй сирокийг л идэж өссөндөө бит хоёр. Сүүлдээ аав таньдаг ахтайгаа хамт жолооны курст суугаад тэрнээс хойш дандаа машин тэрэгтэй холбоотой ажил хийдэг болсон юм. Хотод автобус баазад ажиллаж байгаад нэг инженер ахыгаа дагаад уурхаад том тэрэг барьж эхэллээ. Их л зориг гаргаж явсан байх. 2 хүүхэд эхнэрээ үлдээчихэд олон хоногоор чойрт ажил хийхээр явсан юм. Тэр хойгоор ээж эгч бит хоёрыг чадах чинээгээр л өсгөөд явж байлаа. Их сайн санддаг юм. Ээж ажилд ороод удалгүй 1 сар болоод ч юм уу гарчдаг. Тэгээд дандаа гэрийнхэн ойролцох газруудаар ажиллахаа. Дээд боловсралгүй болохоор олдсон хар бор ажлуудыг бүгдийг хийн. Цайны газар угаагч, цэвэрлэгч гэдэл. Огт ажил хийхгүй бай гэхээр аав удаж ирдэг болохоор гэрт хэрэглээний мөнгө хэрэг болно. Бид хоёр жаахан байсан болохоор тогтвортой ажиллаж чадахгүй байсан юм шиг санагддаг юм. Аав чойрд уурхаад ажилд ороод жил гарan болчихсон байлаа. Би 8 настай, эгч 9 настай байсан. Нэг өдөр эгч бид хоёр гэртээ хичээлээ хийгээд сууж байтал гаднаас ээж дүүтэйгэн орж ирлээ. Явж аавтай нь уулзъя гэв. Бид хоёр ч бөөн баяр хөөр болж олон сар аавыгаа хараагүй хүүхдүүд гялс явахын төс боллоо. Намрын сүүл сар өвөл болох гээд сэрүү орчихсон болохоор бид хоёрыг дулаан хувцаслана. Вагоноос буугаад цаашаага машин хөлслөд яваад л байсан. Манай аав ийм хол газар ажилдаг юм байхтай гэж би дотроо бодно. Аав гарч ирээд барьж авч үнсээд бид хоёрыг хөтлөөд дотогш орууллаа. Бид хоёр аавынхаа өрөөнд ороод ирчихсэн бөөн баяр 2 давхар ортой. Аав нь 2 давхарт нь унтдаг гэдэл аав өрөөгөө сонирхуулж байгаад яг сонхоор хардал бид хоёрыг авч ирсэн машин шууд яваад өглөө. Ээж буухгүй явчихлаа. Бид хоёр гайхаад ээж буухгүй явчихлаа гэд аавд хэлсэн чинь аав юу ч дуугардаггүй. Тэгэхээр нь бид хоёр ээж орхиод явчихлаа. Ээжийг авчир гэд баахан үйллээ. Аав зайлуул бид хоёрыг аргадах гээд цөөвөн барьж гүйж ирээд л тэр цөөвөнг ёстой мартадаггүй юм. Манай аав ногоо иддэггүй байхгүй юу? Тэгсэн ажлынхын газрын тогооч ганцхан манай аавд зориулж ногоогүй хоол хийж өгдөг гээд тэрийг хөөхөн хийж өгөөд л дам махтай гурилтай цөөвөн бариад ирчихсэн. Харин бид хоёр тэр шүнжэнгөө ааваас ээжийг нэхэж өөлсөн юм. Харин маргааш өглөөнөө аав шууд ажлаасаа гарчихсан. Яагаад ингэж харьчих байсан юм бол ээж төвлөд явчихж байгаа юм. Өчигдөр яагаад ээжтэй хамт яваг юм гэдэл бид хоёр асуулаа. Бид гурав ч гэртээ ирлээ.
Ээж өөрийн гэх бүх юм аваад явчихсан байсан. Ээжийн гэх юу ч байхгүй. 2-3 өдөр галлаагүй гэр цэв хүйт дагаад хөндөй оргино. Бид хоёр гэрээ хараад бүхнийг ойлгосон. Ээж дахиж ирэхгүй юм байна гэдгийг. Одооноос гуруулан амьдрнаа гэж хэлээд аав маань инээмсэглэсэн юм. Тэрнээс хойш бид гурав хоол ундгүй хэсэг байлаа. 2 охиноо хаяад хөдөө явж болохгүй болохоор түрээсийн машин авсан. Тэр үед чинь хүнтэй гэрээ хийгээд өдөрт 15 мянган төгрөгийн түрээс төлөөд машиныг нь ундаг байсан юм. Өдөр болгон төлсөөр байгаад 2 жилийн дараа машин өөрийнх нь болдог. Аав нэг ахаас Элентра гэдэг машин аваад хотод таксинд явдаг боллоо. Оройд бид хоёрыг үлдээж болохгүй болохоор 2 жижигхэн юмыг урдаа суулгаад бүсийг нь бүсэлчихнэ. Гуруула оройжин таксинд явна. Бид хоёр аавд хань болсон ч байхгүй 10 гээдэл унтаад өгнө. Шөнө 3-4 хүртэл таксинд явна. Гадуур хүм байвал өдрийн түрээсийнхээ мөнгийг л өгөөд таарна. Тийм үедээ бид гурав чинь дулаан хүнжилдээ ороод л тэврэлдэд л унтаад өгнө. Гүрийн. Төлөө нүүрс байхгүй үед ус буслагчтай хоол хийж идэнэ. Тэр үеийн ус буслагч дотроо мушгаа төмөртэй. Тэр төмөрнийх нь голоор бодоо орчихно. Ус буслагч дотор бараг л амьдрал явдаг байлаа. Аавын машин заримдаа эвдэрч хань. Эвдэрсэн үед нь бид гурав огтоос юу ч үгүй хонно. Сайхан өлсөн чигээрээ тэврэлдэж унтаад өглөө нь аав эрт босоод энд тэндээс мөнгө гуйж аваад машинаа засуулна. Тэгээд л халдуурандаа дахиад л гарна. Бид гурав газраар ор заш унтдаг. Аав хамгийн захтна. Би дундна. Гэтэл бид гурав зэрэгцээд унтдаг байлаа. Шөнө бид хоёрыг унтчихсан гэж бодоод цаашаа хараад аавын мэгшитлээ үүлж хонсон шөнүүдийг би сандаг. Амьдралд шантраад л үйлдэг байсан байх. Би сонссон ч сонсоогүй юм шиг хөдөлгөөнгүй хэвтэнэ. Хэрв би аава та үйлэд байгаа юм уу гэд асуучих бол энэ хүн улам шантрах байх. 2 охиндоо нулимсаа харуулчих бол өөртөө итгэл бардам сэтгэл нь алга болчих байх гэж бодоод гүрийгээд л хажууд нь унтсан дүр исгэн хэвтэнэ. Олон шөнө аавынхаа үйлхийг сонссон доо. Нэг өдөр чойрт хамт ажиллаж байсан хамаатны дүүн шинэ ажилд орсноо аавд хэллээ. Та бас энэ ажилд орчихооч болдаахаа. Цалин нь өндөр. Хүүхдүүдэд чинь хэрэгтэй. Таксигаар амьдралаа залгуулна гэж байхгүй. Хоёулаа хамт энэ ажилд явъя гэдэл аавыг ятгалаа. 24 хоног гараад 14 хоног амардаг ажил. Бид хоёр чинь бүр томроод 14-15 та болчихсон юм чинь. Аав ч зориг гаргаад дүүгээ дагаад ажиллахаар боллоо. Өмнө говроо бид хоёртой хамаг юмаа захиж л явна. Такси барьдаг үеэс хамаагүй амьдрал дээшилж байгаа юм чинь. Хоосон хондог өдрүүд байхгүй болж их хэрэглэнээсээ хэтрэхгүй ч ямар ч л байсан төлөө хоолороо тасархаа болов. Дэвтэр ном хувцас хунарааш дутахгүй. Ингмээр байна, тэгмээр байна гэхээр мөнгө төгрөг нь болохгүй байсан ч аав нь бүтээнэ гэдэл дэмжинэ. Аав бид гурав бүх юмаа л ярилцдаг. Сарын тэмдэг, үерхэл, нөхөрлөл. Аав ч бас бидэнд ямар эмгтээтэй уулзаж байгаагаа нээлттэй ярина. Аав нь тийм эмгтээтэй тэгж уулзаад гэдэл бид хоёрт ярьж зургийг нь үзүүлнэ. Эсвэл гадуур бид хоёрыг дагуулж явж уулзаж байгаа эмгтээтэйгээ хамт хоолнд орно. Тэгсэн хэрнээ огтоосоо гэртээ дагуулж ирэхгүй. Бид хоёр нэг удаа хэлсэн юм. Аава, бид хоёр том болчихлоо. Одоо бид хоёр ойлгоно штэ. Та сайхан ихнэр аваач. Гэхэд аав маань өөдөөс миний 2 охин орхитос гээд киног үзээгүй юу? Тэрэн дээр тэр хойд их нь охиноо бүр амар зодоод хайрч майраад бүр амар болгодог штэ. Намайг хөдөө явсан хойгоор миний 2 охиныг зодож нүдээд тамлаж зоогоод байвал яах юм? Та хоёрыг тэгж зоож байснаас ихнэргүй дээрээ гэж өөдөөс хариулна. 2 жаахан охинтой гээд гэртээ эмэгтэй хүн бит хийхэл найз нөхдөж огт авчрахгүй. Намайг 18 хүрдэг жил ээж аавтай холбоо бариад 2 охиноо хэр том болсныг хармаар байна гэсэн юм шиг байгаа юм. Бид хоёр аавыг ихнэр авахгүй юм уу гэд ярьж байсан чинь гинэт хүн дэр нь ээж хэрэгтэй байдаг юм гэдэл ээжийг яриад эхэллээ.
Ер нь ээжтэйгээ нэг удаа уулзаж үзсэн дээрээ. Ээж чинь наад ч их л хөгшөрсөн байгаа. Их хүн юм чинь хоёр үрээ санаад сэтгэл нь эмтэрчл байгаа. Нэг удаа л уулзчих. Гэтэл бид хоёрыг ятгалаа. Тэгээд л бид хоёр аавыг нухастаа яриад байгааг ойлгосон юм. Бид хоёр болохоор уулзах нэг их дуртай биш. 8 наснаас хойш ээж гэдэг үгийг ашиглахаа болчихсон. Ээжийн талын хамаатнууд ч салснаас нь хойш ор сургуугийн холбоо тасарсан болохоор тэрэнд нь жаахан дургүй. Аав ихч бид хоёрыг ээжтэйгээ уулзчих гээд шантрахгүй бараг 1 сар гаруй ятгалаа. Нэг тоглоом хийхдээ хүртэл ээжтэйгээ уулзчихааш гэдэл инээ. Бид хоёр гүрийж байгаад аавыг гуйгаад байхаар нь за аав ингэж байгаа бол ганц уулзахад яах вэ гээд Эрдэнэт рүү явхаар боллоо. Манай ээж салаад Эрдэнэт рүү явчихсан юм байна лээ. Дүүн тэнд байдаг. Нөгөө бид хоёрыг чойрлог хүргэж өгөхөөр ирдэг дүүн шүү дээ. Эрдэнэтэд очсон чинь ээж биш тэр дүүн тосож аваад тэднийд очлоо. Ээж нөхөр 2 хүүхэдтэй болчихсон. Гэрээсээ хурж ирж уулзах байлаа. Сууж байсан чинь гаднаас нэг ихч ороод ирсэн. Сайн байна уу гэснээ манай ихчийг үнсээд байхаар нь би ихчийн таньдаг хүн юм байх гэж бодсон чинь ээж байсан юм. Би ээжийг хараад таниагүй. Хичээл ном сайн уу? Яаж ч ухаан амьдарч байна гэж асуухад нь юу хийдэг гэдгээ ч ярьсан. Би нүүрэмгий, ихч маань даруухан. Би галзуу болохоор их юм ярих байх та гэж ихчтэйгээ ярьж байсан мөртлөө яг уулзсан чинь юу ч ярьж чадахгүй, юу гэж хэлэхээ ч мэдэхгүй болчихлоо. Ямар нөхөр хүүхэд нь сайн уу гэж асуултаа биш. Ээж ингээрээ тэгээрээ гээд баах юм яриад захиад л байх шиг байсан. Би бүр тэр хүнийг ихчээ гэх үү, ээжээ гэх үү уучраач олоогүй тулгамдсаар байгаад л ирсэн. Тэгэж нэг 8 наснаас хойш анх удаага ээжтэйгээ уулзаж үзлээ. Аав ээжтэйгээ уулзсан чинь ямар байна гэхээр нь "Гүй яах вэ? Нэг ч тийм гоёч биш л байна" гэсэн чинь аав юу яриад байгаа юм? Ээжтэйгээ энэ олон жилийн дараа уулзж байж гэж шоолоод л. Ээжтэй уулзаад таниагүй бас хөгшөрсөн ч юм шиг санагдсан гээд аавд хэлсэн чинь амар тоглоом хийгээд л ер нь аав ч л залуугаараа байгаад байдаг болохоос миний насныхан бүгдээрээ л өвөө эмээ хөгшин болчихсон байгаа үстэй гэж инээжүүлээ. Тэрнээс хойш ээжийн талаар дахиж яриагүй. Цаг хугацаа явсаар ихч маань их сургуулийн төгсөөд Япон орныг зорилоо. Бусад айлын хүүхдүүд гадаадд сурч болж байгаа юм чинь гээд яаж ийгээд л ихчийг аав явуулсан юм. Ихч аав хоёроо хоорондоо бараг утсаар ярихгүй. Яагаад гэхээр утсаар ярихаар хоёулаа үйлчхад байдаг юм. Нэгнийгээ санаад л тэр шүү дээ. Баяр ёслолоор л ихч рүүгээ залгаж аавыг нэг харуулна. Цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал нүдэн дээр өргөжөөд машинтай болоод 5 хантай гэрт амьдарч байснаа байранд хүртэл орлоо. Байранд орох үед аав би ер нь байгаадаа л талархаж амьдарч байсан болохоор байртай болно гэж мөрөөдөж байгаагүй юм. Мөрөөдөж байгаагүйгээ авчихсан юм чинь одооноос би мөрөөдөлтэй болно гэж хэлсэн юм. Аавын минь нүдэ гал цогтой бүр шаалуур болчихсон байлаа. Тэгээд аавын бодсон 2 мөрөөдөл нь нэгдүх нь 2 охиныхон хурмыг хийж өгөх, хоёр дахь нь том жип машинтай болох бай. Миний 2 охиныг бэр гуугаад ирвэл ёстой 3 буцаанаа. Өдий болтол 2 цэцэг цэврүүших охиноо яаж өсгөлөө? Хүнд ёстой ёс төртөө өгнө гэж л аав минь ярьдаг байлаа. 2020 оны 11-р сарын 2-нд би аавынхаа ажиллаж байгаа газар руу найзынхаа машинтай явж байлаа. Энэ удаа аавтайгаа уулзна гэсэн баяр хөөр биш. Аавыг минь амьд үлдээсэй гэсэн залбирал надад байсан юм. Аавыг ажил дээрээ осолд орчихсон. Яаралтай ир эмнэлэг рүү авч явж байна гэж ажлынх нь хүнээс дуудлага ирсэн юм. Намайг очиход эмнэлэг рүү биш, морг руу дагуулж явсан юм. Аав минь ослоос болоод үнэндээ газар дээрээ нас барсан байж. Би итгээгүй. Хичнээн аавын минь цогцыг надад харуулсан ч би итгээгүй. Нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн.
Манай хоёр найз миний хажуу зогсчихсан тайвшруулаад л тусал залгачихсан энд тэндгүй хүмүүс зогсчихсан. 2 хоног шокийн байдалтай өнгөрүүлэхэд хамаатны маань эгч. Энд байгаа хүмүүс чамайг л харж байна. Чиний хий гэснийг л хийн гээд тэгээд л оршуулга ирээд л эхэллээ. Би өгсөн гэж итгэхгүй байгаа хүнийхэн оршуулгыг хийх хэрэгтэй болсон юм. Эгчийн яг төрсөн өдрөөр энэ бүхэн болоод би эгчтэй төрсөн өдрийн мэнд хүргэж чадаагүй юм. Эгч тэгсэн чинь мессенжерт ганц эгчтэй мэнд хүргэсэнгүй гэд баахан юм биччихсэн байлаа. Би эгчэд яаж хэлэх учраа олохгүй байж байгаад хамаатныхаа нэг хөгшин эгчээр эгчэд хэлүүлсэн юм. Тэр эгч дараа нь надад та гурав ёстой 3 биенийг л гэсэн тэнэг хүмүүс шүү гэж хэлсэн юм. Эгч өөдөөс нь намайг яаж байна гэж л баахан юм асуусан юм шиг байгаа. Бид гурав чинь бие биенийгээ гэсэн шадар 3 цэрэг байсан юм шүү дээ. Аавыг өнгөрсний дараа би хууль ёсны төлөөлөгч нь болсон юм. Банк бүх хадгаламжийг нь хаагаад хууль ёсны хүнд нь хадгаламжийг нь шилжүүлдэг юм байна лээ. Би аавыг ерөөсөө хадгаламжтай гэж бодож байгаагүй. Ааваас заримдаа мөнгө асуухаар байхгүй энэ сар наадахаараа болго гэдэл халгаад өггүй байсан юм. Тэгсэн би 3 хадгаламж хаалгах болсон юм. 3 хугацаатай. Нэг нь зүгээр л нэргүй хугацаатай хадгаламж байсан. Бодвол гинтийн эрсдэл зориулсан байх. Нэг нь машин авна гэсэн хадгаламж байсан. Харин хамгийн сүүлийнх нь 2 охины хурим гэсэн хадгаламж. Хурмын хадгаламж олон жилийн өмнөөс нээчихсэн. Эхэндээ бага хийдэг байсан ч сүүл рүүгээ сар болгон 800 мянган төгрөг хийдэг болсон хадгаламж байсан юм. Аав минь тийм л их алсыг харсан хүн байж. Би аавынхаа төрөвчийг огт үздэггүй байсан. Сүүлд цагдаагаас би энд нь байсан юмнуудыг нь хүлээж авахд төрөвч нь байлаа. Нээгээд үзтэл бид хоёрын цээж зураг төрөвчээр нь дүүрэн байсан. Бүр он оноор зарим нь бүр өнгөгдөөд илэгдчихсэн. Төрөвчнийх нь бүр далдаас маарданд боогод амар хатаад хорчижсэн юм гараад ирэхээр нь гайхаад нээгээд үзтэл бүр эгч бид хоёрын хүй байсан. Бид хоёрыг төрүүлсэн ээжтэйг нь заавал уулзах хэрэгтэй. Хүнд ээж хэрэгтэй гэж хэлж байсан ч үнэндээ аав минь өөрөө бидний хувьд ээж минь байсан юм.